Эрэлт хэрэгцээнд дэлхий дээр хамгийн хурдан ихсэж буй 7 ажлын байр. Дэлхийн ертөнц шин жолоодлого, шин чиглэл рүү шилжин орж, шин боломжууд маш ихээр төрөн гарч байна. Өнөөдөр техник болон эмнэлгийн салбарын ажил мэргэжил, тэдгээрийн хэрэгцээ шаардлага дэлхий даяар адилхан өсөж нэмэгдэж байна. Та бүхэнд дэлхий дээр эрэлт хэрэгцээ нь маш хурдан нэмэгдэж буй шилдэг 7 ажлын байрыг танилцуулъя. Компьютер болон мэдээллийн шинжээч. Жилийн дундаж цалин $86370. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 20.5%. Дэлхий дээр бий болж буй хөгжил дэвшлэн технологи өндөртэй компьютероос маш их хамааралтай болж ирж байна. Технологийн шинжилгээс үүдэн компьютерт үүссэн алдаатай асуудлыг шийдэх, програм хангамж суулгах гэх мэт компьютерийн техник хангамж, дэд бүтцийг хариуц IT мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Компьютер мэдээллийн шинжээч ажлын байр нь 2024 он хүртэл 20.5%-аар нэмэгдэн шилдэг ажлын байранд бичигцээр байх болно гэж мэдээлж байна. Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн болон харилцааны ажилтан. Жилийн дундаж цалин $44480. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 он хүртэл 22.2%. Радио, телевиз, онлайн сайт, их бэлтгэл, хэвлэлийн газруудад мэдээллийн контентийг бэлтгэдэг байсан ажилтнууд нь энэхүү ажлын байрны үндсэн нөөц нь болно. Энэхүү салбарт ажиллагчдын тоо өсөж байгаа гол шалтгаан нь хэвлэл мэдээллийн гарц нэмэгдэж, бараг бүх компаниуд телевиз, гар утас, онлайн платформоос тэдний контентийг өргөжүүлэн ашиглаж байгаад оршино. Цалин хөлс нь бусад ажлын байруудаас илүү өндөр бөгөөд эрэлт хэрэгцээ нь өшөө хурдан өсөх магадлалтай ба үүгээрээ топ ажлын байрны жагсаалтын 6 дугаар байранд орж байна. Био ангаахын инженер. Жилийн дундаж цалин $86220. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 23.1%. Био ангаахын инженерүүд эх жилүүдэд улам их эрэлт хэрэгцээтэй болно. Тэд үндсэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг багаж хэрэгсэл, практикийг сайжруулахын тулд технологитой хамтран ажилладаг. Энэ ажлын байр нь топ ажлын байруудын нэг бөгөөд гарын болон хөлийн хиймэл эрхтэн хийх, био амжилгээний тооног төхөөрөмжийг суйрлуулах, үе мөчний хиймэл хэсгийг бүтээх, судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд түгээх зэрэг ажлууд энэ ажлын байранд багтдаг байна. Био ангаах ухааны салбар нь технологийн дэвшилттэй салшгүй холбоотой байдаг. Үйл ажиллагааны судалгааны шинжээчид. Жилийн дундаж цалин $78630. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 30.2%. Тэд ихэвчлэн улсын засгийн газар санхүү болон даатгалын хувийн компаниудтай ажилладаг. Үйл ажиллагааны судалгааны шинжээчид нь цуглуулсан судалгааны үр дүнгээ нэгтгэн, дүн шинжилгээ хийх замаар асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Энэ мэргэжил технологийн дэвшлийн ачаар маш их хэмжээний тоо баримт мэдээллийг цуглуулах өргөн боломжтой болсон. Хэрэглэгч газар нь тэдний зүгээс шийдвэр гаргахад өгч буй үр өгөөжийг нэмэгдүүлж, судалгааны үр дүнгийн өгөгдлийг ашиглах арга замыг ойлгож эхэлснээр энэхүү ажлын байрны тоог эрс өсгөж байна. Энэ ажлын байрны эрэлт хэрэгцээ нь топ ажлын байрны жагсаалтад 4-дүгээрт орсон байна. Гэрт очиж эрүүл мэндийн тусламж үзүүлдэг асрагч. Жилийн дундаж цалин $21920. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 38.1%. Энэ ажил нь өвчтөй, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нь тусалж, асаргаа сувилгаа хийдэг ажил ба бусад ажлыг бодвол хямд өртөгтэй. Гэхдээ энэ ажлын эрэлт хэрэгцээ нь маш хурдцтай өсөж байгаа бөгөөд 2024 он гэхэд 126 сая ажлын байрны хэрэгцээтэй болох ба эрэлтийн тоо 38.1%-аар өсөх хандлагатай байна. Физик хэмжилгээний мэргэжлийн туслах ажилтан ба асрагч. Жилийн дундаж цалин $54520. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 40.1%. Энэ ажил нь хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ахмад наснуудад өдөр тутмын ажил үргэн гүйцэтгэхэд нь туслах явдал юм. Энэхүү ажлын эрэлт хэрэгцээ нь 10 жилээс ч бага хугацаанд 40.1%-аар өснө гэсэн хандлагатай байна. Салхин турбин хөдөлгүүрийн үйлчилгээний техникч. Жилийн дундаж цалин $51050. Ажлын байрны өсөлт 2014-өөс 2024 онд 108%. Салхин турбин хөдөлгүүрийн засвар үйлчилгээний техникчин. Энэ ажил нь өндөр хөгжилтэй орнуудад маш их эрэлттэй байдаг бөгөөд 2024 он гэхэд энэ ажлын байр 2 дахин нэмэгдэнэ гэсэн үзүүлэлттэй байгаа юм.